Хүн бүр шашин шүтэх эсвэл эс шүтэх эрхтэй. Гэхдээ бидний энэ эрхийг буруугаар ашиглаж зөвхөн өөртөө зориулсан буюу өөрийгөө шүтүүлэх зорилгоор шашин бий болгож хүмүүсийг мунхруулах тохиолдол биш үү дээ их. Жишээ татахад бүгд найрамдах Солонгос улсад өөрсдийгөө Бурхны хүү эсвэл ахин төрсөн Есүс Христ хэмээн нэрлсэн 50-д хүн байдаг. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь хуурамч луйрчин гэж хэлж болохгүй л байх л та. Гэхдээ жинхнээсээ тийм ариун гэгийн хүн үү эсвэл шашны гаж урсгал бий болгогч уу гэдгийг мэдэх аргагүй. За ямар ч хэл хүний шүтдэг шашин шүтлэгийн хамгийн чухал хүний нэрийг барьж луйвэрлав хийж болохгүй баймар. Энэ удаад эдгээр 50-д хүний нэг болох ютубер Сугар гаригаас ирсэн залуу буюу онлайн Есүсийн талаар ярих болно. Түүний хийсэн үйлдэлүүдийг сонсох юм бол ямар аимшигтай сэргэлэн толгой угаагч болохыг нь ойлгох байх. Тэрээр өөрийгөө Jesus Kim хэмээн нэрлсэн учраас цаашид Jesus Kim гэд яриад явчихъя. Гэхдээ энэ хүн өөрийгөө ингэж нэрлсэн учраас л ингэж ярьж байгаа болохоос биш, ямар нэгэн байдлаар жинхэнэ Есүс Христ болон Христийн шашинд итгэгчдийг муугаар харуулахыг оролдоогүй учраас хүн дээр тусгаж авахгүй байхыг хүсье. Jesus Kim-ийн хувьд одоогийн байдлаар цагдаад шалгагдаж байгаа бөгөөд цагдаа нар түүнийг яагаад шалгах болсон түүхээс нь эхлэе. Ахлах сургуулийн нэгэн хүү байж гин. Энгийн нэг хүү байсан боловч ахлах сургуулийн 1-р ангид орсон цагаасаа эхлэн хачирхалтай үйлдэлүүдийг гаргах болж үүнийг нь ээж нь анзаарч эхэлсэн байдаг. Хүү ямар ч шалтгаангүйгээр байнга шахуу тэнгэрийн зургийг тэр дундаа үүлний зургийг уцаараа дарах болж эдгээр зургуудаа нэг л айсан маягтайгаар ширтэж харь гаригийн талаар ярих болсон. Ингээд ч болсонгүй хүү генетик нь л өөрийнхөө хамгаас хайртай Покемоны картуудыг зарж олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйл авахын оронд эдгээр дэлхийн сүрлийн тухай бичсэн хачирхалтай номнуудыг худалдан авсан байдаг. Эдгээр номнуудын нэг бүрийн үнэ нь 1000 орчим $1000 үнэтэй байснаас гадна зохиолч нь өөрийгөө Бурхны хүү дахин амьлсан 2 дахь Есүс буюу Jesus Kim хэмээн нэрлэж байсан нь ээжийнх нь анхаарлыг татсан гэхэд болно. Ингээд хүүгийн ээж судлаад үзтэл хүн онлайн шашны урсгалд орж ертөнцийн сүрэл ирнэ гэдэгт бат итгэжсэн байснаар зогсохгүй хүүтэй нь адилхан олон тооны өсвөр насны хүүхдүүд уг урсгалд орж толгоогоо угаалгаж байгаа болох нь тодорхой болсноор цагдаад хамгийн анх удаа мэдэгдсэн байдаг. Ийхүү Jesus Kim-ийн хийсэн хэрэгүүд баг багаар ил болж эхэлсэн юм. Jesus Kim хамгийн анх YouTube дээр Сугар гаригаас ирсэн залуугийн архив нэртэй сувг үүсгэн байгуулж өөрийгөө Бурхны хүү 2 дахь Есүс хэмээн гарч ирсэн бөгөөд бичлэг хийхээс гадна Reddit болон бусад олон нийтийн платформуд дээр шашны талаар бичвэр хуваалцаж эхэлснээр олонний анхааралд баг багаар өртөж эхэлсэн. Тэрээр бичлэгүүд болон бичвэрүүдээр дамжуулан онлайн шашны урсгал бий болгож өөрийгөө Бурхантай телепати холбоотой буюу оюун санаагаараа холбогддог хэмээн дагагч нартай итгүүлж ертөнцийн сүрэл 2028-аас 2030 онуудын хооронд болох учраас өөртөө байгаа бүхий л материалын эд зүйлсээсээ татгалзаж зар хэмээн сургах болсон. Jesus Kim-ийн сургаалаар бол 2028-аас 2030 оны хооронд дайн, газар хөдлөлт, гал түүмэр гих зэрэг зүйлсээс болж дэлхий сүрэх бөгөөд энэ үед сандарсан хүмүүс хүнс эд материал цуглуулж нэг нэгнээ хөнөөж эхлэх тул материалын зүйлсд огт шунаж болохгүй. Харин өөрийг нь дагсан тохиолдолд энэ сүрлээс амьд гарч өөрийнх нь бий болгох шинэ ертөнцид амар амгалан амьдрах боломжтой болох аж. Харамсалтай нь түүний сургаалд итгэх хүмүүсийн тоо тогтмол өссөөр байсан ба Jesus Kim өөрийн гэсэн интернет кафе бий болгож түүн дээрээ Бурхны өөртөө даалгасан даалгавруудын талаар ярих болсноос гадна тэнгэрт байгаа үүлний зургуудыг авч янз бүрээр тайлбарлах болсон. Магадгүй үйл янз бүрийн хэлбэр дүрсээр харагддаг тул янз бүрээр тайлбарлах боломжтой учраас ингэсэн байх л та. Jesus Kim ингээд ч болсонгүй. ертөнцийн сүрлээс хэрхэн амьд үлдэх талаар төлбөртэй пен клубт нээж ажиллуулж эхэлсэн. Энэ пен клубт элсэх төлбөр нь хэд гэж хямдраад 330 мянган вон буюу 792 мянга орчим төгрөг. Зүгээр л пен клубт ороход ийм хэмжээний мөнгө өгнө гэхээр арай л биш байгааз. Энэ пен клубийнхаа хажуугаар ертөнцийн сүрлээс баттай амьд үлдэх маш үнэтэй сургалт явуулж эхэлсэн нь 5-7 хоногийн 3 сая 500 мянган вон буюу 8 сая 400 мянган төгрөгийн үнэтэй сургалт байлаа.
5-7 хоногийн сургалтын товч агуулгыг нь яривал эхний 7 хоногт нь хүн яагаад төрдөг талаар, 2 дугаар 7 хоногт нь ямар амьдралын даалгавартайгаар төрсөн талаар, 3 болон 4 дугаар 7 хоногт нь сүнсээ хэрхэн ариутгах болон үүлийнхээ үргийг хэрхэх талаар, 5 дугаар 7 хоногт нь сүнсээ хэрхэн хөгжүүлэх бэ гэдэг талаар ордог байсан. Jesus Kim-ийн хэлж байснаар бол энэ сургалт бол ертөнцийн сүрлээс амьд үлдэхэд туслах цоор ганц арга. Тэрээр ийм үнэтэй пен клуб сургалтыг удирдан явуулж байснаас гадна пен клубээрээ дамжуулан хандив гэхүү өргөл хүлээн авч эхэлсэн ба сар бүр хамгийн өндөр дүнгээр өргөл өргөсөн дагагчдаа шалгаруулдаг байсан. Бараг л уралдаан зарлаж топ пен тодруулаад байсан гэхүү дээ. Ийхүү уралдаан зарлаад байдаг байсан болохоор дагагчид нь топын игнэнд багтахын тулд өргөлөө улам илүү эрчтэйгээр өргөх болсон аж. Эдгээр өргөл өргөгчдийн хувьд Jesus Kim-ийн үгэнд орж өөрийнхөө үнэт хүрэх материаллык бүхий лид зүйлсээ зарж хадгаламжаа цуцалж детгүрт гарах үедээ ашиглахаар хадгалсан байсан хуримтлалаа хүртэл цуцалж байж өргөлөө өргөдөг байсан гэхээр Jesus Kim-ийн толгой угаах чадвар хэр хэмжээнд байсан болох нь ойлгогдож байгаа байх. Тэрээр зөвхөн өргөлөөр дамжуулан 1.5 сая $ыг өөрийн болгож чадсан байдаг. Гэхдээ сургалт, пен клуб, хандив бол түүний мөнгө босгох аргуудын ердөө нэг жижиг хэсэг нь байсан ба хамгийн гол мөнгө олох арга нь өнөө сурагч хүүгийн худалдан аваад байсан цоврал номнууд нь. Jesus Kim өөрийнхөө гаж онлайн шашны урсгалынхаа талаар болон яриад байгаа ертөнцийнхөө сүрлийн талаар нэлээдгүй хэдэн ном хэвлүүлсэн бөгөөд нэг дагагчаа 100 ширхэг ном худалдан авах ёстой хэмээн тулгардаг байсан. Түүний нийт дагагчдын тоо 20,000 орчим байсан ба нэг ширхэг номных нь үн $1,000 орчим байсан гэд бодоод үзвэл нэг дагагчаас $100,000 нийтдээ нийт дагагчдаасаа $2 тэрбум босгож чадсан байгаа юм. Мөн дагагчдаа номоо худалдан авчгаад бусад хүмүүст таниулахыг шаарддаг байсан аж. Тэгвэл Jesus Kim гихч яг хин юм бэ? Тэрээр онлайн шашны тэргүүн болохоос өмнө багш байсан бөгөөд багшийнхаа мэргэжлийг өөрчилж зохиолч болсон нэгэн. Зохиолч байх үедээ ердөө хэдхэн жилийн дотор хэл бичиг болон зохиол хэрхэн бичих тухай 200 ном хэвлүүлж худалдаанд гаргасан. Дээрээс нь ном бичгийнхаа хажуугаар сургалт явуулж 1500 орчим зохиолч бэлтгэн гаргасан боловч алдар нэрт бол гарч чадаагүй. Учир нь 2016 онд Jesus Kim-ийн номнуудтай холбоотой зохиогчийн эрхийн маргаан үүсч эхэлсэн бөгөөд түүнийг хүний оюуны бүтээл ашиглаж номнууд хэвлүүлсэн хэмээн буруутгаж эхэлсэн. Аргачлгүй биз. Нэг зохиолч нэг номыг бараг л нэг жил бичдэг байтал нэг хүн хэдхэн жилийн дотор 200 ном бичиж хэвлүүлэх боломж маш багтаа гэдэг нь угаасаа ойлгомжтой учраас зохиолчийн нэр хүнд нь тэр чихтэй үгүй болчихсон. Зохиолчийн амьдрал нь бүтэлтэй болж чадаагүй болохоор Jesus Kim шашны урсгал бий болгож тэргүүн нь болохоор шийдсэн байдаг. Тэрээр эхнэр болон 3 хүүхэдтэй бөгөөд эхнэрээ л усын дагин хэмээн хүмүүст танилцуулсан. Тим юмч гэж юу байх вэ? Эхнэр нь өөрийнхөө нэр дээр 40 барилгатай бас 20 сая $тай. Тэр бөмбөн болохоос өмнө үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хийдэг байсан бөгөөд огцомхон л ийм хэмжээний хөрөнгөтэй болж бизнес эрхлэгч болсон байдаг. Тэрээр нөхөртөөгөө хамтран тансаг зэрэглэлийн хүлэг онгоц эзэмших болж аялал зохион байгуулж эхэлсэн боловч энэ бизнес нь гэсэн яг үнэндээ бүтэлтэй бизнес байгаагүй. Тэд аяллалын хүлэг онгоцны тасалбар зардаг пирамид сүлжээ үүсгэсэн байсан ба эхнэр нь пирамидын оройд ажиллаж хүмүүсийг хохироодог. Эхнэрийнх нь хувьд бол нөхрөө бүр маш сайн дэмждэг нэгэн бөгөөд чөлөөт цагаараа лайв хийж нөхрийнхөө шашны урсгалыг ярьж танилцуулж шинэ хүмүүс татдаг. Хосуудын 3 хүүхдийн тухайд олон улсын сургалттай маш өндөр төлбөртэй сургууль суртгаас гадна энэ гэр бүл тэр чихтэй баян тансгийн туйл мэтэл амьдардаг. Пентхаусанд амьдарч хамгийн өндөр үнэтэй захиалгын машинуудыг унаж тансаг брэнд эд хэрэглэлүүдийг толгооноос хөл хүртэл өмсөж эдлэж хэрэгэлдэг. Тэгэхээр яриад байгаа онлайн шашны сургаал нь өөрийнх нь амьдралын хэм маягаас бүр дисондоо буюу хоорондоо зөрчилдөд байгаа гэсэн үг. Хүмүүсийг материал эд зүйлсээсээ татгалз юучгүй амьдр гэж сурагчаад өөрөө материалын ертөнцид гүн живж байгааз тэгэхээр түүний жинхэнэ нүүр царай ердөөлин. Jesus Kim-ийн онлайн шашны гаж урсгалын талаар цагдаад гомдол ирсний дараа мөрдөн байцаалт эхэлсэн ба түүнээс яагаад хандив үргэл цуглуулсан талаар нь асууцахад Jesus Kim бүр маш хачирхалтай хариулт хэлсэн. Хүмүүс энэ мөнгийг бурханд зориулж өргөсөн. Харин би бурхны хүү учраас энэ мөнгө минийх гэсэн үгүй хэмээн хариулсан.
Жисүсгийн бол шашнаар бусдыг мунхруулж өөртөө ашиг хонжоо бий болгодог хүмүүсийн ердөөл нэг төлөөлөл. Нэгin шашин судлаачийн яриаг сонсож байх үед хэлж байсан юм л та. Шашны гаж урсгалын тэргүүнүүд яг үнэндээ бидний мэддэг дэлхийн хамгийн баян хүмүүсээс ч хүртэл хамаагүй баян байдаг. Зүгээр л мөнгөнийхөө тоог бидэнд хэлдэггүй. Эдгээр хүмүүс өндөр үнэтэй машин цуглуулахын оронд бүр тансаг зэрэглэлийн нисэх онгоцны цуглуулгатай байдаг гэхээр яаж амьдраад байгаа нь бараг л төсөөлөгдөхөр. Гэхдээ тэр шашин судлаачийн яриагаар бол энгийн бидний төсөөлж чадахгүй тансаг амьдралаар эдгээр шашны тэргүүнүүд амьдардаг аж. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.